Сайн байцгаана уу? Хүмүүндэд сонс подкастыг үзэгчид болон сонсогчдоо та бүхэндээ одоо бид чинь 5 дахь дугаараа нэ. 5 дахь дугаараараа нэгэн цочир сэдвийн талаар ярилцахаар өнөөдөр ингээд гэр студидтэй сууж байна. Тэгэхээр энэхүү сэдв маань ямар сэдв байгаа вэ гэхээр миний хайртай хүн намайг аз жаргалтай байлгах ёстой гэсэн ийм сэдв байгаа. Тэгээд энэхүү сэдвийг одоо хэдүүлээ өнөөдөр задлж аваад маш товчхон бөгөөд тодорхой хамтдаа ярилцах болно. Тэгэхээр таны хайртай хүн таныг аз жаргалтай байлгах ёстой хүн мөн үү? Тэгэхээр хасууд бид заримдаа бие биенээсээ хүсэж тавьдаг маш өндөр шаардлагууд биднэрт байдаг. Тэгээд тэрнээсээ болоод юу гэж боддог вэ гэхээр миний хайртай хүн намайг аз жаргалтай байлгах ёстой гэж боддог байгаа. Тэгэхээр миний аз жаргалтай байх одоо тэр хүсэл маань нөгөө хүнээс минь шалтгаалаад байгаа гэсэн утгатай байгаа. Тэгэхээр миний хүсэл тэмүүлэл, миний зорилго, миний баяр хөөртэй байх, одоо урам зоригтой байх, итгэлтэй байх ч гэдэг юм уу. Тэр бүхий л зүйл маань үнэхээр миний хайртай хүн надад бас гүйцэлдүүлж өгөх, биелүүлж өгөх, надад туслах ёстой гэж бид нэр хардаг, боддог. Ийм өрөөсгөл гэхүү айгу би бинээсээ юм нэг юм хамааралтай байгаа юм хамаарлын хандлага бид нарт бас байдаг. Тийм. Тэгэхээр яг нөгөө энэс үүдээд одоо нөгөө хүн эргээгээд нөгөө өөрийнх нь хүсчүүлээсжсэн үр дүнг авчрахгүй ингээд одоо тэрнээс нь арай дутуугаар ч юм уу те гүйцэлдүүлэх үед нөгөө хүний чинь өндөр одоо хүлээжсэн хүлээлт нь огцсон унаад эсэргээрээ энэ хүнээс болоод би чамаас болоод одоо зовж ийн те надад хэцүү байна гэд ингээд өөрийнхөө нөгөө амар тайван байдлыг алдаж эхэлж байгаа юм л да. Мөн одоо юу гэдэг өөр нэгэн жишээ одоо элбэг тохиолддог жишээлтэй гэр бүлийн хосуудын одоо хин нэг нь архины хамааралтай болсон ч юм уу те ингээд архи уудаг ч юм уу хидих тамхи татдаг ч юм уу за ингээд ямар нэгэн муу зуршилтай байлаа гэж бодоход тэр хүнийхээ тэр алдаа дутагдaltaй талыг нөгөө одоо эхнэр нэм үү нөхөр нь эннээс нь болоод одоо би ингээд амар зовж гин надад аз жаргалгүй миний амьдралд айгу хэцүү байна гэсэн ийм одоо бас нөгөө хүн рүүгээ хит чиглэсэн нөгөө хүнийхээ тэр алдаан руу хит чиглэсэн ийм хандлагаасаа болоод хувь хүн өөрийнхөө амар тайвныг аз жаргалтай байдлыг алддаг байх нэ. Тэгэхээр энэ хоёрыг одоо дүгнээд тавчхан хэлэх юм бол нэг нь одоо хайртай хүн маань намайг аз жаргалтай болгох ёстой гэсэн ийм одоо үзэл. Нөгөөх нь болохоор энэ хүнээс болоод би аз жаргалгүй байгаад байна гэсэн ийм ойлголт байх нь шүү дээ, тийм. Ийм хоёр ойлголт. Тэгвэл энэ ойлголтуудыг хэрхэн зөв болгож засч янзлах ёстой юм болоо. Тэгэхээр аз жаргалтай байхын тулд энэ бол хин нэгнээс хамаарах зүйл биш. Энэ бол таны үүрэг хариуцлага гэдгийг бид нэр ойлгох ёстой. Та ганцаараа байсан ч, хоёулаа байсан ч та энэ зүйл болвол хин нэгнээс шалтгаалдаг, хин нэгэн бүрэлдүүлж өгдөг, хин нэгэн танд бэлгэлдэг зүйл биш ээ. Харин та өөрөөдөө хариуцлагатай байх ёстой. Таны аз жаргалтай байх эсвэл зовоод байгаа ч юм уу те. Үнэхээр энэ зүйл яг таны дотор танд өөрсч нь асуудал байна уу? Тэр зүйлийгээ бид нар бас яг бодож анхаарч харах ёстой зүйлийн нэг байгаа. Яг зөвхөн. Гэхдээ юу гэдэг энэ нь одоо бит хоёрын хэлэх гэж байгаа санаан дотор бол юу одоо ялгаатай зүйл нь юу вэ гэхээр энэ нь одоо юу гэдэг та гараад одоо тий йога хийч гэдэг юм мэдгүй ямар ч гэсэн ууланд гарч гэдэг юм уу тий шинээр өөрийгөө олж илрүүл тэр зүйлийн талаар ерөөс яриаггүй байгаа. Энд бол таны амар тайван байх, таны аз жаргалтай баяр хөөртэй байх гэдэг өөр тэр зүрх сэтгэл доторх тэр нөхцөл байдал бол цэвэр танаас өөрөөс чинь шалтгаалж байгаа, таны хийж байгаа сонголтоос хамаарж байгаа зүйлс юм шүү. Тэрнээс бид өөр амар тайван байхын тулд гараа тэгэр ингээрэй гэдэг талаар ерөөс яриаг байгаа. Тэгэхээр энэ хоёрын хооронд асар том ялгаа байгаа гэдгийг та бүхэн бас анзаарч ойлгох нь зүйтэй байхаа. Тэгээд одоо дараагийн бас нэг санаа нь болохоор юу вэ гэхээр энэ ер нь хүн ингээд
ад жаргалтай байхын төлөө амьдрна гэдэг нь айгүй өрөөсгөл бодол. Амар тайван байхын төлөө амьдралд зовлон эдлэн гэхэлэр логикийн хувьд гэсэн ямар ч утгагүй болчихж байгаа байхгүй тий. Тийм учраас ад жаргалын араас мөшгөх амьдралыг амьдрснаар одоо ад жаргалтай болно гэсэн ойлголт байдаггүй юм байна. Тэгэхээр яах вэ гэхэлэр та амьдралдаа өөр одоо илүү том зорилго тийм ээ илүү өөрийгөө хөгжүүлэх, өөрийгөө босгон байгуулах, итгэл үнэмшилтэй болох гэдэг юм уу. Энэ зүйлсүүдийн араас явсны дараа тэр ад жаргал амар тайван байдал гэдэг чинь дагалдаж ирдэг байх нэ. Тийм ээ. Өсөж төлөвшгийн төлөө явах ёстой болохоос биш. Зүгээр л гоё амар тайван аз жаргалтай амьдралын төлөө өнөөдөр бид нэр дэлхий дээр амьдарч байгаа биш шүү. Бид нэр илүү өсөхийн төлөө учраас хамсдаа нэгдээд хэрхэн яаж өсөж болох вэ? Хамсдаа нэгдээд хэрхэн яаж төлөвшөж болох вэ гэдэг зүйлээр бид нар бие тэгээ одоо ингээ хамтарч хосууд болж гэр бүл болж явдаг шүү гэдэг талаар бид хоёр халцсан юм аа. Тэгээд энэ хүртэл бид хоёртай хамт байсан сонсогчдод маш их баярлалаа. Тэгээд дараагийн бас сонирхолтой сэдвүүдээр уулзлаа. Түр баяртай.